Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Үл мэдэх ба түүний нөхөд манай нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхлэх гэж байна. Үл мэдэх Америк орноор манай цуврал нэвтрүүлгийн шидэт малгай маань байна штэ. Ингээ эргэлцээр байгаад аз заяагийн гэдэг айлт хүрээд ирсэн. Ийм хөөрхөн хоёр охинтой өнөөдөр бид нар ярилцах болно. 4 настай Үжин, 3 настай Нинжин. За, аль нь Үжин, аль нь Нинжин билээ? Би зөв хэлсэн үү? Үжин би. Энэ хэм билээ? Нинжин. За, Нинжин хэдтэй хэлээ? 3-тай. Үжин? За, зөв хэлсэн байна. Одоо би 5-тай нас. Хоёр birthday төрсөн өдрийн баяраа хизээ хийсэн мэлээ? Чи яасан гинэ? Би 5 настай. Нинжин над Тин атсан 4 чинь. Тийм юм уу? Энэ нэг төрсөн өдрийн гой зураг байна. Энэ хинийхий? Миний. Энэ хизээ болсон? Энэ маш тэн ножаад ингэ бороо. Энэ юу идж байгаа та нар энэ? Кейк. Чи идсэн үү? Яагаад? Миний өд өгсөн үү? Нинжин. Энэ биш. Йоо, та хамтдаа ээжтэй юм байна те төрсөн өдрөө. Үсэд миний birthday. Big round энийг үсэн. Энэ чинь би манай Үжин Нинжин хоёр байж тэ ерөөсө 11 сарын зөрүүтэй. Тийм үү? Тэгсэн ирнэ. Нэг нь 2 сарын хэдэнд илээ миний хөө 2 сарын 17-нд нөгөөт нь 3 сарын 10 төрсөн өдөртөө учраас хоёулаа нийлүүлээд хийчихдээ төрсөн өдрөө амар зүгээр. Тийм байна. За, энэ нэг гоё зураг байна. Энэ одоо хин байгаа юм бэ? Энэ одоо би ерөөсөө ойлгохгүй байна. Энэ хин байгаа юм. За, чи барьцаа. Үжин хэлээрээ хин байна. Ааваа заагаараа. Хин. Ааваг нь хин гэдэг юм. Ата. Аз заяа. Ээжийг нь хөөе тэгэхээр чи ээж нь харагдахгүй шүү дээ. За, ээж нь хэн блэ нэр нь? Соко ээж нь нэр нь Солонго тийм ээ? За. Тэгээд тэг чи барь. Ёо. Энэ ингээ бүгдийг барихгүй бол тэртэргүй болохгүй. За, энэ Үжин Нинжин хоёр маань байгаа. За, энэ зургийг барьцсан. Энэ одоо хиний зураг байна. Үжин яриарай. Инжин би, инжин айс, инжин имэ, инжин мисэс. Энэ чарууд байдаг. Би барих уу? За тэгээ аргагүй ш. За чи наадахаа барьчих яг үнэ. За сууж. За тэгээд сууч. За Үжин суугаарай. Би энд хараад. За Үжин тэгээ яриарай. Би барьжээ. За чи барьжээ ёо. Бид 3 бол энд чи унах гээд байна. Үжин. Энэ Мишель их чинь байна шүү дээ миний үгийн те. Миний? Их чинь юм уу Мишель? Миний хажуудаа. Тийм байна. Айс. Имен. Ангисэн твцүү. Тийм байна. За имен энэ бүх ач зээ нартайгаа суудсан бөөн жаргалтай хүн байж шүү дээ. Тийм ээ? Амиран инжин. За ойлголоо. Чи бүгдийг нь ойлгоцсон. За нааша үрээдэр чи гой суучихдаггүй бол чи харагдахгүй байна. Окей. За гуруула зураг ярьчлаа. Энэ зураг ярьчлаа. За энэ хин бэ? Би нэг ингэж би. За энэ юу хийж байгаа вэ Үжин? Энэ ээжтэй очгаад. Ээж дээр очих гэж байгаа юм уу? Энэ сэлж чаддаг үлээ миний Үжин. Чаддгүй бо. Тэгээ ямар гоё сэлдэг хувцас өмссөн юм. Энд сэлэн хувцас биш. Яадаг хувцас юм? Энд нүү? Энэ сан За хийдэг. ойлголоо. Гадаа суугаад. За ойлголоо. Энэ миний зураг бай. Энэ бүтэний зураг. За та нарын зураг тийм ээ. Хин имээ нүлээ? Төгс бэлэг имээ. Тэгээд бархас бад имээ хоёртоо минь төрөгч айлуу хайртай шүү гэд. Үжин Нинжин бид 3 байжтэй энэ гоё газар хүрээд ирсэн. Энд чинь хин гэдэг найзууд нь билээ? София, Cinderella. Энэ шар өнгөтэй нь юу вэ? Cinderella. Энэ цагаан өнгөтэй? София. За тэр цаана хин байгаа вэ? Grey. Юу вэ тэр чинь?
Энэ нутаг. Ийм жижигхэн өөрхөн нөгөө нэг жижигхэн хулган байгаа тий хамстер байгаа. Зизи. Зизи гэдэг тий. За чи одоо хоолох гэж байгаа юу? Шууда. За алуу яаж хоолтой алуу? Чи надад ярь да. Энийг нь аваад байгаа. Энийг нь авчаад ингэ. Ингээ авд юм уу? Тий, Энэ яагаад хоол идтий? чинь нөр Хоол идэхгүй бол яа энэ амтэн? энэ чинь нөр хоол нь хүсээд байна. Хүсээд идэв юм уу? Тий. Тэ хоол идэхгүй бол энэ амтэн яах вэ? Ёо гэх бах тий. Тий. Чи өөрөө хоол иддэг үү? Тий. Энэ чиний хоол уу эсвэл амтны хоол юм уу? Амтны хоол. Энэ амтны хоолыг хүн идэж болох уу? Үгүй. Зөвхөн амтны л иддэг юм уу? Тий. Ярана энийг. Шар нь энийг иддэг юм уу? Тий. White нь энийг. За. Энэ хоёрын юу яриад байгаа юм бол? Чи юу ч ядахгүй энэ. Яриаг юм уу? Тий. Ягаад жоо гэж дуурайд байгаа юм? Энэ чинь нөгөө юмбус намаагаад аараа. Айгаад байгаа юм уу? Чамаа гараад уу? Тий. За аль нь хин гэлээ? Сайн уу? Айд юм бэ? Яа. Чи айлгадгүй гэхдээ. Энийг нь хадаа. Энэ нөр усан дороод. За энэ чи усан дорд юм уу? Уудаг ус юм уу? Ус. Уудаг ус нь уу? Тий. Энэ дотор нь юу байгаа юм? Ус. За. Энэ бас ус. Энийг дараа нь үзүүлнэ гуруулаа. За энэ аль нь хинийх гэлээ? Алуу заагаараа аль нь хинийх нь? Ярав. Аль нь үжин гэх юм? Энэ. Энэ шар нь уу? Тий. Шар нь үжин гэх юм уу? Тий. Цагаан нь? Нинжиник. Чи барьж чадд юм уу? Айдгүй юм уу? Чамаа хазсан штэ. Чи шүтдэггүй. Шүтгүй юм уу? За. Ийм шууны бүр хоол эд юм байна. Тэгээ манай хоёр сая ингээд энэ хоёр аягандаа хийгээд тэгээд сая яасан энэ шуунуудаа өгсөн. Энэ хин өгсөн миний хоёр хүүд энэ шууг хин авч өгсөн? Ээж нь. Яагаад авч өгсөн? Ээж аав. Аав ээж нь яагаад авч өгсөн? Хин гойсон? Энэ ээж нь асууад. Ээжээс за энэ бас нэг амттай аваад ирлээ энэ. За. Би татна. Би барьчих ингээд. За энэ ямар амтан бэ? Энэ дэд нь тавьчих хамаа дэд. Дээдлэн тавьж болд юм уу? Би хөлөөдөө. Хурж болдгоо юм уу? Хурж олсон энэ. Болд юм уу? Энэ хин уудын энэ усыг? Диди. Жижи ууд юм уу? Хоол нь хаа. Юу идэж ийна тэр жижи? Энийг юм идэж. Хоолоо идэж штэ. Хөөе уулаа усаа уулаараа. Ямар мондөг юм бэ? Чиний танаа амтэн чи хөөрхийн те? Нөгөө татар. Энэс том болох уу? Үгүй энэ зөв. Ингээд жижигнэрээ байх юм уу? Бид гурван найзаа сонирхолтой манай одоо ингээд хөөрхөн охт нь Жижи гэдэг нэртэй тэгээд Синдрелла София гэдэг ингээд онгоцтой ингээд байна манай найзууд. Ийм урдаг багаасаа амьтанд хайртай болж амьтныг арчиж хамгаалж ингэж одоо сурж байгаа ийм урдаг шүү дээ. За гурлаа одоо нөгөө самбар дээр очих уу? Самбар дээр очиж юмаа бичих үү? За үжин бит хоёр одоо мэддэг чаддаг зүйлээ хүүхдүүддээ үзүүлнэ. Манай үжин чи харахад ийм жоохон мөртөөс ямар олон юм чаддаг гэж. Энэ вэ штэ өнгөнгийн ийм шохоонууд. Одоо ингээд энэ үзмийн ягаан буюу purple өнгөөр бичиж юу бичвүлээ миний үчи? Хин гэж бичих гэж байгаа. Манай наадмын. Энэ чи ямар үсгүү? За найзынхаа нэрийг бичиж байгаа байхгүй да. За ойлголоо. Хаа вэ миний үгийн найзынхаа нэр? Энэ. За. Isэд аюусын нэр. Энийг хэмнэ. За тэг энийг ойлоо биччихье. Аюус. Isэд энийг юм бич. За тэг. Аюус. Вау, ямар. За тийм байна. Ингээд тараа үсгийг вэ штэ заахта багш нар нь яадгүй гэхээр ангийнхаа хүүхдүүдийн нэрийг ингэж
дараалж биччихээд Одоо тэгээд энийг найз нартынхаа нэрийг бичиж сурд юм байна үсгийг. Энийг нэ. Заавал ABC. Carrie-ийн нэр. Carolyn-ийн нэрийг одоо бичнэ тийм ээ. За. Ямар гоё бичсэн бэ? За, сайн байна. За, одоо хоёул ямар өнгөөр бичих вэ? За, тийш тавьж байгаа. Ямар өнгөөр бичих вэ? За, ягаан өнгөөр бичих. Окей, удаан хуучтаа. За, бич. Оо, нэр мартчихлаа. За. Окей. Энд чи ямар нэр нардаг үсэг гинэ? Carolyn гэдэг нэр нардаг тий? Эр үсэг байна. За, дараачих нь. Оо, тэгтээ. Оо, за, тийм. За чи ингэж бүгдийг биччихсэн байна тийм ээ. Одоо би чамаас нэг юм асуу. Чи өөрийнхөө нэрийг шууд бичих чаддаг гэсэн үнэн үү? Тий. За тэгвэл өөрийнхөө нэрийг хоёлаа бичиж үзүүлчих одоо. Тих үү? Тий. За Би энийг мэдээж одоо манай найзууд маань Монгол хүмүүс Монгол нэртэй боловч сургууль дээрээ болохоор англи одоо нэрнүүдтэй. Тэгээд өөрийнхөө чи Carolyn л бичих гээд байгаа юм уу? Өөрийнхөө нэрийг хизээ бичих хоёлаа. Дараа бичих юм. Бүгдийг нь яах юм бэ? Өөрийнхөө л нэрийг бичих. Хаав энэ чиний нэр. Энэ 12-д байгаа. Melinda гэдэг нэртэй юм байна чи, тийм ээ? За Melinda-га бичих. Алуу бичиж чаддсан юм уу би харъя. Carolyn ёо уучлаарай. За. Энэ хамд ийм дээр. За тийм байна. Ойлголоо. Энэ том байна. S нараа том байна уу? Тийм байна нэрээ. Ингээд тийм. Арай жижигхэн бичих хэрэгтэй юм байна, тийм ээ? Тий, жижигхэн би. За тийм байна. За гоё болж л байна ерөнхийдөө. За R үсэг одоо R үсгээ бичээрэй. За би ер нь юуг анзаарсан гэхээр энд одоо бага сургуулийн бага ангийн хүүхдүүдэд бол ерөөсөө заавал тоонуудад хичээл заагаад байхдаа биш амьдралд одоо олон нийтийн дунд байх багш нарын болон том хүний өвгтэй том хүнтэй одоо харьцаа тэгээд одоо төвчээр суух иймэрхүү зүйлүүдийг ингээд багаар тоглоом маягаар дандаа заадаг юм байна. Хичээл бол заавал хийдгүү ерөнхийдөө жоохон цэцэрлэг маягийн амралт маягийн тоглоом маягийн тэр дунд нь ингэж одоо хичээл сургуульд амьдралд асуудаг энэ аюу зөв арга санагдлаа. Чи стамандаг юм аа. За харин яах вэ? За тэг наанаа тавьчих. Ер нь бол буруу л да. Тэгтээ яах вэ? Энэ удаа ингэчээ тийм ээ. Ой, чи айгүй мундаг юм аа. За энэ бүхнийг зааж байгаа хоёлаа багш нараа танилцуулъя. Хэн блэ миний юугийн багш нь? Энэ. За хин миний юугийн багш нь? Бади. Энэ Serrano. Хин гинэ? Serrano. Энэ хоёр багш нь энэ үсгийн хинэн заад энэ хоёр багшийнх нь? Энэ хойны басан хоёулаа заадаг үлээ. Энийг нь M. M юм аа. M чинийгт ордог M юм аа. За ойлголоо. Чиний нэр чи одоо өөрийнхөө нэрийг бичиж гин үгүй юу? За. Яха. За. Энэ одоо өөрийнхөө англи нэрээ бичиж байгаа юм даа. Жоохон бичсэн энэ дээр бичиж байгаа. За одоо хоёлаа ABC-г ийшээ харж агаад хүүхдүүд рүүгээ харж агаад гоё хийлээ хэлчих. Наа чи бэжэг яах юм гоё. A B C D E F G H I J K L M N O Q R S T U V W X Y and Z. Now A B C. Next time we'll just be Онц. Ай. Оца.
Яа. Тин Испанаар тоолдог гэлээ. Би За үжин тоолоод. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Йоо, энэ чи хаанахаар тоолч юм миний хөө? За. За монголоор за. 1, 2, 3, 4, 5. Аха, монголоор ингэж тоолд юм уу? За. Энэ 5 юм уу? За. 1 2 гэж тоолд юм уу? Үжин тоолдог гэсэн шүү дээ. Нэрээ алуу харъя да. Үжин 1 2 гэж тоолоорой. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. За. Угу. 1, 2, 3, 4, 5. Яа, за. Яста мондог. Манай хүүхдүүд одоо 3 настай, 4 настай. Хоёулаа одоо элементари скул те баг сургуульд явдаг. Их багааснууд ер нь сургууль гэж явуулд юм байна. Сургууль гэж явуулдаг гэхдээ яг цэцэрлэгийн өмнөх pre-kindergarten. За. Цэцэрлэгийн өмнөх гэсэн маягаар явдаг. Тэгээд тэр чинь хоолоо идэн, хичээлээ хийн, тоглоно, унтна, бүх юм анги дээр хийчихнэ. Тэр багш заавалчгүй үжин энд ингээд номхон суу. Би чамд ABC 1 2 заана гэх ингээд цаахгүй. Тэр хүүхэд хүсэхгүй бол окей чи юугаач хийсэн болно. Тэнд очиод хөвцсөн ч болно. Ганцаараа баймаар байвал чи тэр бууланд очиод тэнд очиод суусан ч болно, энд суусан ч болно. Тогломоор байвал энийг ав. Одоо манай хоёр өвчин хичээлд яваад 3 сар гарна л болчихно. Одоо тэгт чинь тоогоо мэдчихин. Үсгээ бүгдийг мэдчихэж байгаа. Өөрийнхөө нэрийг бичнэ, аав ээжийнхээ нэрийг бичнэ. Ангийнхаа найзуудын нэрийг одоо эхнээс нь бичиж сурч байгаа. Харин тийм байлээ. Сургууль болгон ерөөсөө хүүхдүүдийг автобусаар зөөдөг тийм ээ. Тэгээ энийг жолоочтой үзүүлдэг гэсэн. Энийг жолоочтой үзүүлнэ. Энэ нь болохоор одоо сургуулаасаа одоо дүүргийнхээ сургуулийг хариуцсан одоо нэг төв офисоос энэ сургуулийн автобусны бичгийг нэрдэг. Одоо энэ хүүхэд ямар сургууль сурч байгаа гэр нь хаана уу гэдэг бүх мэдээлэл тэр улсуудад байгаа учраас ийм дугаарыг автобусанд сурах юм байна шүү гэд хүүхэд болгонд өөр хэлж байна. За энэ хараа энэ одоо сургуулийн юу вэ тийм ээ? Сургуулийн бүтэн жилийн хөтөлбөр. Жилийнх хөтөлбөр байгаа. Тэгэл энэ дээр одоо бүх мэдээлэлүүд байгаа. Одоо энэ дүүрэгт байгаа бүх сургуулиудын хаяг, утасны дугаар, хэрэгтэй үед ямар хүнтэй яаж холбогдох уу, тэ хоолунд яадгийн ерөөс бүх мэдээлэл. Одоо жишээлбэл ингээд тийм ээ энэ өдрөөр нь жилийн хөтөлбөр бүтнээрээ ингээд өдрөөр нь байж байгаа тийм үү? Одоо ингээд жишээлбэл одоо 1 сард тийм 1 сарын 21 гэхэд хичээл орохгүй юу? Martin Luther King's holiday. Баярын өдөр шүү. Баярын өдргээ тавьчихсан. Гэх мэтлэн. Сургууль тус-тустай биш. Бүгд яг нэгдсэн нэг хөтөлбөртэй. Энэ бол одоо сарын нэг юм цэс юу байгаа юм тийм ээ. Гэтэл энэ бол энэ сард энэ хүүхдэд юу өгөх вэ гэдэг нь ингээд ээж аваа. Ямар хоол идж байгаа вэ гэдгийг үзүүлчихин тийм үү. За хоёул энийг яри. Энэ бол одоо 7 хоног. Энэ бол 7 хоногийн биш. Энэ ер нь нэг сар 2 сар болоод ч юм уу. Одоо эцэг эхийн урал гэж байгаа. Монголоор урдын оронд. Parents Teachers Conference гэж болсон. За. Тэгээд тэр яадгүй гэхээр монгол шиг ингээд нэг нэгээр нь суулгаад бүх аав ээжүүдийн хажууд танаа өгт ч юм уу? Танаа өгт ч өстой сайн байсан шүү гэдэг. Бүгдийнх нь нэг хэлдэггүй. Бүх тэр хүүхдийн мэдээлэл зөвхөн тэр багш эцэг их хоёрын дунд байх хэвээр. Ийм хичээл хийсэн шүү. Өнгөнгөөр нь ингэж юмыг ялгаж сурч байгаа. Ингээд зурагтай нь хамт бүр ингээд зургийг аваад өгч. За. Тэгээд энэ ингээд шоогоор тоглож байна. Шоогоор өөрийнхөө нэрийг хийчлээ. За тэгээд хүүхдэд бол энэ цүнхэн дотроо юу ч байдгүй гэсэн тийм үү? Юу ч байхгүй. Өөртөө хэрэгтэй юм бол снэк хал хийлээ. Тэгээд 7 хоногийн сүүлээр болохоор нэг ийм хавцсаар ингээд ийм юу өгдөг юм байна лээ. Тийм ээ дөрөв энэ 7 хоногт хийсэн юм. Дээрэс нь багшийн загтал байдаг юм байлаа тийм ээ. Иймэрхүү. За тийм юм. Эцэг эхчүүд нь юу гэж энэ болохоор манай өхөө өөрөө жижиг цүнхтэй явмаар байна гэж жижигхэн цүнх үрцэн чинь энэ хавцсан багтахгүй болоод багш нь хуучин цүнхийн буцаагаад бариулаач надаа
зай хэрэгтэй байна. Цүнхэнд нь зай хэрэгтэй байна. Баярлалаа гэж чиж байгаа байхгүй юу? Нэг иймэрхүү. Одоо тэр Монголд очиод хамт одоо Монголд хүүхдүүдтэй тоглосон тэр хүн надад хэлж байгаа. Гадаа ингээд тоглосон чинь хүүхдүүд ээж аваад гэрээ тоглож ийлээ. Гэтэл энд бол тэгж болохгүй юм байлээ. Болохгүй. 12 нас хүрээгүй бол хүүхдийг 1 минут ч ганцаар ингэ орхиж болохгүй. Машин дотроо ч орхиж болохгүй. Хэрвээ орхивол яах вэ? Орхивол тэгэл бүх асуудал болно шүү дээ. Цагдаа дээр дуудаг юм байлээ. Тийм ээ. Цагдаа дээр дуудаг шүүх гурал болно. Тэр чинь бүр та хүүхдээ өсгөж чадахгүй байна. Таны хүүхдээс чинь тусгаарлан хүүхдээ чинь өөр газар гэж хүмүүжүүлнэ. Энэ хиний зураг уу? Нинжинний зураг гэж. Энэ нинжин хинтэй авах болсон юм? Мисэсэд. Чи Эмитэйгээ Мишельтэйгээ Монголд очиж уулзсан уу? Чи тэ хаашаа явсан гэлээ? Мар унсан гэлөө үгүй лүү? Үгүй. Яагаад унаагүй юм? Энэ мэн нүрэ би аара. Мар яаж дуурдаг үлээ нэрээ? Хаа ингэ. Оо яг тэгдэг шүү дээ. Ямаа яаж дуурдаг үлээ? Мэ гэдэг шүү дээ, тий? Тэмээ харсан уу чи? Тимээ нөө. Тий? Тэмээ ямар үлээ? Яаж дуурдаг үлээ тэмээ? Тимээ шууд дуурдаггүй. Ерөөсө дуурахгүй байлаа харин. За нэг ийм л монголчин бүсгүйчүүд ингээд Вашингтонд байж ин да. Anyway. Ямар амтан байна? Та хоёр Монголд очисон гэлөө? Ийм гэр харсан уу? Ийм гэр харсан уу? Ба. Үгүй. Хараагүй ийм амтан мэдхүү, ийм амтан харсан уу? Тимээ. Зүйтэй. Чи аваа. Би зүгээр асууя заа юу чи аваараа за. Энэ очин бай арай болоогүй одоохоо. Дахиад нэг юм өгөх гээд шүү дээ би таард. За, энэ байна шүү дээ. Монголын багчууд гэдэг төрийн хүмүүс байгууллагын анхэгч нараас. За, аль нь хэнийг авах юм? Аль нь blue, аль нь red, аль нь улаан, аль нь цэнхрийг авах юм? За, одоохоо очин одоохоо хоёулаа эглээ дахиад бас нэг юм аваад. За, энэ байна шүү дээ. Юу юм мэдхүү? Би чамд амтнуудыг хэлүүлье. Rabbit. Book. Elephant. За, монголоор хэлье одоо үжин. Энийг юу гэдэг вүлээ? За. Зүйтэй. Энэ ямар амтан мэлээ? Сармаг. Сармагчин. За, туулаа. Энэ ямар амтан мэлээ? Шовоо. Тагтаа гэдэг шовоо заа юу? Ийм эвтэй дөрвөн амтан чи хараа энэ Мишель шүү заа энэ Мишель. Энэ болохоор үжин. Энэ болохоор нинжин дахиад хөөрхөн ахын дэтэй толроо зөө. За хүү байсан ч яах вэ? Тэгээд эвтэй дөрвөн амтан болоороо та дөрөв ээжтэй очин дахиад би бэлэг өгөх гэдэг шүү дээ. Юу вэ? Энэ ээжтэнд эвдүүлдэг тоглоом шүү заа. Надаа. Яа, таа. Бүлтэн байна. Энэ хараа ийм байхгүй энэ хараа. Энийг ингээд та хоёр ингэж авж байгаа. Тэгээд өмбүү үхэр хийгээрээ заа юу? Ойлгосон уу? Ийшээ хийчих юм уу? За өнөөдрийнхөө зочныг байж тээ би дахиад танилцуулъя Вашингтон. Үжи, миний хүсэж гурлаа бай гэчээ. За. Вашингтон хотод аавтайгаа ээжтэйгээ байдаг манай үжин 4 настай, нинжин 3 настай. Ийм хөрхөн хоёр найзтайгаа өнөөдөр ярилцлаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай гэрээ миний хоёр хөө. Бай гэчих. Энийгээ барьчих. За. Bye. Яагаад байци? Хөөе, тэр шитгэний ачиг юм яа. Монгол хүн мөн үү чи? Нүрэ чам яриад. Би sorry би чам яриад байна. Чи ямар хөөрхөн юм бэ? Чи хэнийг асуудаг шүү дээ. Надад яриад байна харин. Сайн уу арай хичээгээд байна шүү дээ. Ган хатсан битээ. Ган хатсан юм уу? За. Сайн уу чи? Чиний найз хин гэдэг гинэ? Үжин гэдэг юм чиний найз. Аль энэ таар ч одоо хумсаа бодсон юм уу та? Гурлаа хумсаа бодсон байж. Ямар өнгөөр бодсон? Rainbow бодсон гэдэг. Ээж. За. Ээж.